Би бол Brooke Handage, хамгийн шилдэг борлуулалтаа усны хоолойн сургалт үлгэрийн зохиолч. Одоо би гайхамсархан анимашн бүхий 2 өөр замаар санхүүгийн хөгжүүлэлтэнд хүрэхийг хүсдэг Пабло болон Бруно нарын ад левел түүхийг харуулж байна. Тэр хоёр хоёулаа залуухан бөгөөд илүү сайхан амьдралыг дандаа мөрөвдөн. Ихэвчлэн тэд хэрхэн энэ тосгоны хамгийн амжилттай залуус болох тухайга ярилцдаг байв. Тэд хүнд хүчээр ажиллаж айдгүй байж. Тэдний мөрөөдлийг биелүүлэн зорилгодоо хүрэх боломж бүрийг хайдаг байв. Нэгэн өдөр боломж өөрөө гараад ирэх нь тэр шүү. Тосгоны захирагч хоёр хүн хүсэж тэртех уулын авшинаас ус авчирч тосгонд авчруулж байгаар шийджээ. Тэгээд тосгонд авчирсан усныхаа хэмжээгээр цалин хөлс авахар болов. Бруно болон Пабло маш эрч хүчтэйгээр ажилдаа орлоо. Өдөр бүр өглөөнөөс орой хүртэл тэд уулын уснаас савнаасаа зөөсөөр л байлаа. Орой болгон тэд ажлын хөлсөө аваад гэртээ харьцаана. Бруно хийсэн ажилдаа цуглуулсан мөнгөнд ихэд сэтгэл хангалуун байлаа. Энэ ажил нь түүний зорилгыг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байлаа. Хэрвээ уул руу явах бүртээ илүү том савтаас авчрах юм бол илүү их мөнгөтэй болно гэж Бруно бодов. Тэр илүү их орлоготой болоод тун удахгүй хөр худалдаж авна гэж бодов. Бас мөрөөдлийн байшингаач бас. Харин Пабло зэрэгээр сэтгэл ханамжгүй байлаа. Өдрийн төгсгөл түүний нуруу, гар, хөлн өвдөж тэр маш их ядардаг байлаа. Тэр амархан аргаар илүү их мөнгө олох аргыг хайж байв. Нэг өдөр нэгэн санаа Паблод орж ирэв. Тэр уулын уснаас ус авах, усны хоолой барих тухай санаа олов. Энэ хоолойны тусламжтайгаар усыг зөөхгүйгээр илүү их усыг тосгонд авчирч болох юм. Удалгүй тэр энэ санааг олондоо маш их баярлаж төлөвлөж эхлэв. Мэдээж тэрээр энэ санаагаа найз Брунотойгоо хуваалцсан энэ ажилд туслан хамтран ажиллахыг асуув. Бруно түүний санааг бүтэхгүй галзуу санаа байна гэж бодлоо. Бруногийн боддог бодол зөвхөн өнөөдөр мөнгөөрөө хэрхэн хурдан юу худалдаж авах тухай байв. Тэрээр усны хоолой барих нь түүний мөрөөдөл зорилгыг удаашруулан хойшлуулна гэж бодсон байж. Үүний оронд Бруно саваа томруулан том сав авав. Энэ маягаар ажиллах нь түүнийг илүү их мөнгөтэй болгоно гэж итгэж байв. Харин Пабло усны хоолойг өөрөө барихаар шийдэв. Пабло усны хоолой барихад нэлээд хэдэн жил орохыг тооцоосон байна. Гэвч аль хэдийн өөртөө толгой дотроо зорилгоо болгон тавьсан байсан юм. Амралтын өдөр чөлөө цагаараа шаргуу ажиллаж чулуутай хөрс малтан усны хоолойгоо барьсаар байв. Хамгийн эхний сард маш жижиг ахиц гарч ирэв. Бруно болон тосгоны хүмүүс түүнийг хараад шоолж инээв. Бүр усны хоолойн залуу гэж дууддаг байв. Энэ үеэр Бруногийн орлого 2 дахин өсөж байв. Тэр аль хэдийн том байшин бас үхрээ худалдаж авсан байв. Түүний амьдралын хэв маяг ч өөрчлөгдөв. Одоо тэр ажлынхаа дараа паб сууж, цагийг өнгөрөв, ус хөргсөн мөнгөөр зугаацж байв. Бруно өдөр бүр хүн цавтаас зөөсөр түүний нуруу бүгдэж байгааг анзаарсангүй. Түүний царай ядаргүйг харагдаж би нь ядардаг болов. Удалгүй түүний зөөх ус ядарч төлснөөс болж багасах болов. Олон сар Пабло ажиллаж 1 жил тэгээд 2 дахь жил өнгөрч Пабло усны хоолой барих ажлаа эцэст нь нэг дуслаа. Одоо тэр усыг саваар зөөхийн оронд ус дамжуул хоолойг ашиглан тосон руу урсахыг амархан хүрдэг болов. Тэгээд Пабло урд өмнө олж байгаагүй их мөнгө олох болов. Ус тосон руу урсаар л байв. Пабло огт ажиллаагүй байсан ч гэсэн унтаж байхад нь хоолой идэж байхад нь хүртэл Пабло дотор үнэхээр их жаргалтай байв. Бас шургуу хөлмөр хийсэн ажлаараа бахархаж байлаа. Одоо түүний орлого усны хоолойгоор ус урсах бүрт орж ирсээр л байна. Пабло болон Бруногийн түүх бол амьдралын эрх зүйлэл юм. Энд өгүүлж байгаа ажил бол ихэнх хүмүүсийн мөнгөний төлөө хийдэг ажилдаа ижилхэн. Бруно хөнгө ашиглаж мөнгөтэй болсон. Тэр найз цаас савтаас уулнаас авчирч мөнгө авч мөнгө үсгдэг байсан. Эсвэл том сав ашиглаж. Шаргуу ажиллаж орлогоо ингэж нэмэгдүүлэх нь энгийн байдаг л зүйл. Жишээ нь илүү цагаар ажиллах, эсвэл давхар ажил хийх. Мөн бид өндөр цалинтай тушаалд очсноор ихэвчлэн илүү их цаг зарцуулж өөрсдийн саваа дүүргэдэг. Бидний ихэнх цаг хугацаагаа Бруно шиг мөнгөөр сольдог. Бүх хүнд өдөрт 24 цаг л байдаг гэдгийг бид мэддэг. Бүх цаг хугацаагаа ажил хийхэд л зөвхөн зарцуулах боломжгүй гэдгийг ч бид мэддэг. Хамгийн хэцүү цаг үеэр бид дунд насандаа цаг хугацааг мөнгөөр сольж чадахгүй. Эрүүл мэнд болон өөр бусад шалтгаанаар. Тэгээд бидний орлого зогсдог. Одоо энд Пабло юу хийснийг харъя. Үнэхээр ухаалаг. Пабло бүх цаг хугацаагаа хязгаарлагдсан орлогоор солиогүй юм. Гэвч тэр цаг хугацааныхаа заримыг нь усны хоолой барихад зарцуулсан юм. Тэр усны хоолой яг л урсаж байгаа ус шиг үл тасрах орлого авчирна гэдгийг мэдэж байсан юм. Энэ орлого нь түүний ажилласан өдөр бүрийг хэд дахин үржихийг мэдэж байсан. Тэрээр энэ л өдөр хөгшрөх эсвэл эрүүл мэндийн шалтгаанаас болоод цаг хугацаагаа мөнгө олоход зориулах боломжгүй гэдгийг мэдэж байсан. Түүний усны хоолой барих ажил бүртгэхийг мэдэж байсан болохоор түүний цорын ганц хийх зүйл нь усны хоолой барих байсан. Усны хоолой ашиглалтанд ороход Пабло усны урсгалыг орлогоороо удирдах байсан. Пабло бидэнд бүхий л цаг хугацааг мөнгөөр солихгүйгээр орлого олж болохыг харуулсан юм. Үнэхээр илүү дээр арга зам байдаг. Харин таны хувьд ямар вэ? Та Бруно шиг шууд цаг хугацааг мөнгөөр худалдаж авдаг юм шиз? Эсвэл Пабло шиг ямар нэгэн зүйл бүтээж үл тасрах орлоготой болох хүн үү? Хэрвээ та өөрийн усны хоолойг барихаар сонирхож байгаа бол энэ презентац таныг өрсөн хүнтэй холбоо бариарай. Танд амжилт хүсье.